Сайн мэцгаана уу? Намайг Андреас Карлсон гэдэг. Би Швед улсын Стокгольм хотод хуульч ажилтай бөгөөд гол төлөв цаашлын хуулиар дагнан ажилтдаг өмгөөлөгч хүн байна. Би олон орны үйлчлүүлэгчтэй хамтран ажилтдаг бөгөөд тэдгээрийн нэлээд хувийг монголчууд эзэлдэг. Олон монголчууд Шведэд амьдран суух эрхээ ажлын гэрээгээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олж авдаг нь үнэн бөгөөд энэхүү хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авах хоёр арга бий. Үүнд нэгдүгээрт Монгол улсад амьдарч байх хугацаанд ажлын гэрээ гэж хэлсэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэж болно. Ингэхдээ цаас хэлбэрээр хүсэлтээ илгээж болох хэдий ч Швед улсын элчин сайдын яам Монгол улсад байдаггүй, харин Хятадын Бээжин хотод байдаг учраас хүндрэлтэй тийшээ бичлээ явах шаардлага гардаг. Түүнчлэн онлайнаар буюу цахим хэлбэрээр Монголоос хүсэлтээ илгээж болно. Хоёрдугаар арга нь бол Шведэд байх хугацаанд ажлын гэрээнд хамрагдах юм. Энэ нь орон л хүсэгч байсан хүн ажлын виз хүсэж болох бөгөөд инхдээ хэд хэдэн шаардлагуудыг хангасан байна. Иймд танд Шведэд байх хугацаанд орон л хүсэгчээс ажлын гэрээний буюу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй оршин суугч болох эрхийг хуулиар олгодог. Энэхүү зарчмаар олон тооны хувь хүмүүс гэр бүлүүнд энд ажиллан амьдардаг. Та ямар улсаас ирсэн байх нь хамаагүй түнчлэн цагаатшин албанд өөрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, паспорт гэх зэрэг биеийн байцаалтаа овог нэрийн үнэн зөвөөр мэдүүлж шалгуулсан тохиолдолд орон л хүсэгч байх хугацаанд ажиллах эрх авч болно. Бүх орон л хүсэгч нар цагаатшин албанаас Эльман карт гэдэг үнэмлэх авдаг бөгөөд хэрвээ ажлын хэрэгтэй бол 7 дугаартай тэмдэглэгээ мөн ATUND гэсэн товчлол дарагдсан байх ёстой. Ийм ажлын хэрэгтэй байх нь их чухал гэдгийг ойлгоорой. Юуны өмнө таны орон л хүсэх шалтгаан чинь маш сайн үндэслэлтэй байх ёстой бөгөөд хэрв цагаатшин алба таныг ямар ч үндэслэлгүй хуурамч шалтгаанаар орон л хүсэж байна гэж үзэх нөхцөлд танд маш түргэн хугацаанд буюу 3 сарын дотор татвалцсан хариу өгөх боломжтой. Үүнийг орон л хүсэх ямар ч шаардлагагүй гэж үзсэн хүмүүст хурдан хугацаанд олгодог хариу бөгөөд ямар ч хүндэтгэх шалтгаангүй хүсэлт гэж үздэг. Хэрвээ таныг паспорт бичиг баримтаа танилцуулсан хэдий ч ийхүү цагаачлах орон л хүсэх үндэслэлгүй гэж цагаатшин албанаас тогтоовол дээр дурдсан ажлын эрхийг Эльман карт дээр чинь дарж өгөхгүй мөн хуульчийн тусалцаа авах боломжоор хангадаггүй. Тиймээс орон л хүсэгч байх маш сайн үндэслэлтэй байх нь чухал гэдгийг анхаарна. Олон монголчууд үндэслэлээ сайн тодорхойлсон байх нь олонтаа тохиолддог. Ажлын гэрээ хүсэх дараагийн чухал зүйл бол хууль ёсоор ажиллах бөгөөд ажил олгогдсоо цагаатшин албанд мэдэгдээд сар бүр авдаг мөнгөнд тэтгэмжээ зогсоох нь зүйтэй. Ажил хийгээд үнийхээ хажуугаар мөнгөнд тэтгэмж цагаатшин албанаас авах нь бол хориотой. Үүний дараагаар 4 сар ажиллаад орон л хүсэгч байхаас татгалзан ажлын гэрээнд хамрагдах үйл явцаа Шведэд байх хугацаанд эхлүүлэх хэрэгтэй нэгднэ. Ингэснээр та болон таны гэр бүл хууль ёсоор энд амьдраад Эльман карта 3 сар тутам сунган ажлаа үргэлжлүүлж хийгээд хүүхдүүдээ сургуульд сургаад явж болно гэсэн үг. Харин энэ хугацаанд Шведээс гадагш гарч болохгүй зөвхөн эндээ л байна. Хэсэг хугацааны дараа таны шийдвэрт хариу өгөх бөгөөд хэрэг эерэг шийдвэр авч албан ёсоор хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авчхал бишрүүн номер буюу татврын дөрвөн тоогоо аваад энд бусад иргэд хууль ёсоор оршин суугч нарын нэгэн адил ажиллаж амьдрах эрхтэй болно гэсэн үг. $13,400 кроныг хангалттай гэж үзэн. Хуулийн заалт нь бол сардаа хамгийн багадаа 13,000 кроны цалинтай бол ажлын виз авч болно гэж заасан байдаг. Ерөнхийдөө Шведийн иргэн ижил төрлийн ажлыг ижил тооны цаг ажиллахад авах цалинтай дүүцэхүйц байх ёстой гэж заадаг боловч 13,000 кроныг хангалттай гэж үзэн цагаатшин албанаас баримтлах хамгийн доод цалингийн хэмжээ гэж тогтоосон байгаа. Тийм ээ, тэр тал дээр хуулийн сонирхолтой тал байдаг. Дээр хэлсэн цалингийн хэмжээг 2008 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр болсон журмын давуу тогтоосон байдаг бөгөөд
Өнөө хүртэлх хугацаанд ийм алдаа гэж хэлж болох зүйлийг Шведийн засгийн газраас одоо хүртэл залруулаагүй байдаг. Харин ам бүлийн тооноос хамаарах орлогын хэмжээг тодорхойлсон байдаг нь зөвхөн өөрийн хувийн бизнес эрхэлдэг хүмүүст мөн Европын холбооны иргэдэд үйлчилдэг. Харин ажлын гэрээнд хамрагдаж хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч байгаа нөхцөлд зөвхөн тухайн гэрээг хийж байгаа ажилтны л орлогыг тодорхойлсон байдаг бөгөөд амжилттай нөхцөлд гэр бүл нь мөн автоматар аль бие усны оршин суугч болдог. Тиймээс энэ хүний асуусан 13,400 крон хангалттай гэж би хэлнэ. Нөхөр нь ажлын гэрээний дагуу хийгдэх бүх хүргэлийн процессыг эхнээс нь хийх учраас автоматар шилжинэ гэсэн юм бол байхгүй. Хэрэв нөхөр нь өөрөө ажил хийдэг, тэр ажил нь Шведэд мөрддөг ажлын гэрээний бүх шаардлагуудыг хангаж байвал өргөдлөө өгөөд визийг нь шилжүүлж болно гэсэн үг. Гэхдээ энэ нэмэгтээ хүүхэд төрүүлснээр өөрийнхөө ажлын гэрээгээр авсан визийг алдна гэсэн зүйл бол мэдээж байхгүй. Хамгийн гол нь хүүхэд тасрах Föräldrapenning гэж нэрлэдэг нийгмийн даатгалын тэтгэмжээ авах нөхцөл нь бүрдэх хугацааны турш ажилласан байвал сайн. Ийхүү хүүхдээ асарч байх хугацаанд цалингийнхаа 80% авах бөгөөд декретний хугацаагаа дуусмагц буцаж ажилдаа ороод ердийнхөөрөө ажиллаад нөхөртөө ажлын визээ шилжүүлэх шаардлага байхгүй гэсэн үг. Хүүхэд асрах хугацаанд Försäkringskassan касса буюу нийгмийн даатгалын газраас сар тутмын цалингийнхаа тодорхой хувийг тэтгэмж болгон авч байгаа бол үүнд ямар ч асуудал байхгүй. Хамгийн гол нь нийгмийн даатгалаас хэдийн хэрийн тэтгэмж авч байгаас шалтгаална. Хуулийн хувьд бол автоматар ажиллах эрхээ алдна гэсэн үндслэл болохгүй. Ойролцоогоор 1 жилийн өмнөөс эхлэн Шведийн цагаачлалын дээд шүүхийн шийдвэрээр хүүхэд энэ оронд асан зогтсон гэдэг үндслээр байнгын оршин суух эрх өгөх нь маш цөөн бөгөөд хүндрэлтэй болсон учраас энэ гэр бүл ажлын гэрээгээр сонголтоо хийх нь зөв. Гэхдээ ажлын болон эрүүл мэнд хүүхэд энд олон жил сурсан гэх үндслүүдээс аль нэгийг сонгох нь бус, харин бүх боломжуудаа нэгтгэхэд өргөдөл гаргаж хөөцөлдөх нь зүйтэй гэж үзэж байна. Нэг өргөдөл гаргах бөгөөд үүндээ бүх шалтгаануудаа дурдна гэсэн үг. Зөвхөн ажлын гэрээгээрээ байнгын оршин суух эрх авах нь хүндрэл ихтэй байдаг гэдэг нь үнэн боловч цагаачийн албанаас баримтлах ёстой хуулийн шаардлага бол тухайн гэр бүл бүхий л нөхцөл байдлыг анхаарч үзэн шийдвэр гаргах байдаг. Гэхдээ өнгөрсөн жилээс эхлэн цагаачлалын дээд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу хүүхдээр үндэслэн байнгын оршин суух эрх олох асуудлыг маш хүнд болгосон. Тийм маш хэцүү болж байгаа. Гэхдээ энд нэг юм нэмж хэлэхэд 2016 оны 4-р сараас эхлэн цагаачийн хуулинд нэлээд том хэмжээний өөрчлөлт орж байгаа. Байнгын оршин суух эрхийг 3 жилийн турш өгөхгүй байх шийдвэр гарсан. Энэ хугацаанаас хойш олгох бүх визүүд түр хугацааных байна гэсэн үг. Энэ нь маш том өөрчлөлт болж байгаа. Гэхдээ Монгол улсаас ирсэн дийлэнх визтэй хүмүүст энэ хууль хамаарахгүй. Ихэвчлэн дайн байлдаантай орноос ирсэн дүргэстэд үйлчлэх ёстой журам байгаа. Иймээс өнгөрсөн буюу 2015 оны 11 сарын 24-өөс хойш өргөдөл гаргасан хүмүүс шинэ хуулийн дагуу асуудлаа шийдвэрлэх бөгөөд байнгын оршин суух эрх авах боломжгүй болно гэсэн үг. Товч хариулахад бол болно. Гэхдээ олон зүйлсээс хамаарна. Хэрэв гэрэлт нь эсвэл хамтран амьдарч буй гэр бүлийн байдал нь хуурамч биш бол үүнд асуудал байхгүй. Визнийхаа төрлийг солих эрх нь энэ хүнд бий. Болно. Гэхдээ цалингийн хэмжээ 13,000 кроноос дээш байх ёстой бөгөөд Шведийн иргэн эсвэл оршин суугчийн цагийн хөлстэй тэнцүү байх шаардлага тавьдаг.
ямар салбарын байгууллагад ажиллаж байгаагаас ерөөсөө шалтгааллахгүй. Харин тухайн ажиллах гэрээг нь хууль ёсны дагуу хийгдсэн гэрээн дээр заасан цалингаа төлөх санхүүгийн чадвартай эсхийг нь л цагаач албанаас нягтлана. Жишээ нь маш жижигхэн хэмжээний компани нэгэн зэрэг 100 ажилтан авч чадахгүй шүү дээ. Тиймээс тухайн компанийн цалингаа олох чадварыг нь л тодорхойлохын тулд мөнгөнд өнгө шалгах ёстой. Үгүй харин 3 сарын дотор өөр ажил олох ёстой байдаг. Өмнөх ажлын виза дуусахаас өмнө материалаа өгсөн байх ёстой. Тиймээс таны одоогийн ажлын визний хугацаа дуусах өдрийн өмнөх өдрөөс хэтрүүлэхгүйгээр өргөдлийн материалаа өгсөн байх ёстой юм аа. Тийм та аль салбарт шинээр ажилд орж болно. Гэхдээ хэрвээ та нэг төрлийн салбартаа дагнан ажилласан бол дараа нь 48 сарын дараа байнгын оршин суух эрх авахд илүү төхөмтэй байдаг. Гэхдээ хууль ёсны шаардлага хангасан л бол ямар ч ажилд орсон дахин виз авч болно гэсэн үг. Яг төдий хэмжээний мөнгө байх ёстой гэсэн заалт бол мэдээж байхгүй. Харин цагаатшаа албанд ажилчдынхаа цалинг хамгийн багадаа 3 сар олох чадвартай гэдгээ нотолсон байх шаардлагатай. Мөн хэр олон ажилчинтай ажилчдынхаа цалингийн хэмжээ зэргээс хамаарна. Тиймээс хамгийн багадаа дараагийн 3 сарын турш ажилчдын цалинг олох чадвар бий эсхийг л цагаатшаа албан нягтлана гэсэн үг. Энэ төрлийн мэдээллийг цагаатшаа албаны веб хуудаснаас үзэж болно гэж бодож байна. Ажлын гэрээтэй холбоотой өөрчлөлтүүд одоогоор гараагүй байгаа. Монголчуудад нөлөөлж болзошгүй нэг асуудал бол Монголд амьдарч байгаа гэр бүлийн гишүүдэд татан авчрах хүндрэлтэй болж магадгүй. Нэг өөрчлөгдөж байгаа зүйл нь Шведийн иргэн эсвэл байнгын оршин суух эрх авсан хүн 2016 оны 4 сараас эхлэн гаднаас гэр бүлийн гишүүдэд татан авчрах тохиолдолд тухайн хүний сарын орлого нь бүх гишүүдэд хангалттай хэмжээний орон байраар хангах мөн тухайн сарын хугацаанд бүх гэр бүлийн гишүүдийнхаа бүхий хэрэгцээг ганцаараа хангах чадвартай байх тийм шаардлагыг нэмж оруулж байгаа. Тиймээс энэ нь зөвхөн байнгын оршин суух эрхтэй эсвэл Шведийн иргэн болсон хүмүүст л хамаарна гэсэн үг. Энэ хүн өмнө нь цагаач байсан эсхээс хамаарна. Цагаачлах хүсэлт гарах эсхээ удаашруулж хүлээж байх шаардлага ерөөсөө байхгүй. Хэрэв цагаачлыг гэвэл маш хурдан хүсэлтэд гаргасан нь хэрэгтэй. Харин үүн дээр баримтлах дүрм нэлээд ярвтай байдаг. Хэрэв өмнө нь цагаачлах оргонол хүсэх шалтгаантай хэмээн мэдэгдэж цагаачаар оруулж байсан бол энэ хүний асуудал нааштай шийдэгдэхгүй. Харин анхнаасаа ажлын гэрээ гэр бүлийн виз зэргээр ирсэн бол цагаачилж болно. Үүнийг гадаадын хариутын тухай хуулийн 12 дахь бүлгийн дагуу шийддэг боловч үйл явц нь нэлээд төвөгтэй байдаг. Өөрчлөгдөг хэвээрээ байгаа. Ерөнхийдөө цагаачлалын алба таныг 48 сар ажилласныг зөвшөөрсөн. Баталгаажуулсан нөхцөл та байнгын оршин суух эрхтэй болно гэсэн үг. Хэрэв 48 сар яг тасралтгүй ажиллаж чадаагүй нөхцөлд цагаачлалын алба 7 жилийн хугацааг эргэн хөөж авч үздэг бөгөөд та 7 жилийн хугацаанд 48 сар нийтдээ ажилласнаа баталж чадвал байнгын оршин суух эрх авч болно гэсэн үг. Гэхдээ энэ 48 сар тооцоолох сар бүрийн хөтөлбөрийн түүх ямар ч асуудалгүй байх ёстой гэдгийг та анхаараарай. Хэрэв цагаачлалын албанаас таны ажиллаж байсан эдгээр саруудад татвар, нийгмийн даатгал зэрэг дутуу төлсөн талаарх мэдээлэл олсон тохиолдолд таны асуудал сөргөөр нөлөөлнө гэсэн үг юм аа. Тиймээс ийм төрлийн асуудал 7 жилийн өмнө тохиолдсон байсан ч гэсэн таны байнгын оршин суух эрх авахт нь муугар нөлөөлнө гэсэн үг. Төлөв гардаг асуудал бол цалин хэтэрхий бага байх нөхцлүүд байдаг. Жишээ нь ажил олгогч 20,000 кроны цалин өгнө гэж цагаачлалын албад мэдүүлсэн атлаа 15,000 крон төлсөн бол
татгалзан хариу өгөх хангалттай шалтгаан болно. Эсвэл даатгал дутуу төлсөн төлөх шаардлагатай зарим даатгалуудад төлөөгүй байх явдал мөн нөлөөлнө. Сар бүр цалингаас төлдөг эрүүл мэндийн, ажлын байрных гэмтлийн, тэтгэвэр болон хэрэв танд ямар нэгэн тохиолдолд таны гэрүүл төлөгдөх амь насны даатгал зэрэг 4 төрлийн даатгал төлдөг. Эдгээр бүх даатгалуудыг ажил олгогч таны өмнөөс төлөх бөгөөд дутуу төлсөн эсвэл төлөөгүй гэх зэрэгээс болоод байнгын оршин суух эрхээ авч чадахгүй байх тохиолдол гарах нь түгээмэл байдаг. Дараагийн нэг шалтгаан бол ажлын байраа салсан тохиолдлууд бас байдаг. Ажил солихтой холбоотой дүрм журмууд байгаа. Ажлын гэрээнийхээ эхний 2 жилийн хугацаанд ажлаа солихвол шинэ ажилтай мөн Arbetsförmedlingen веб хуудас дээр 2-7 хоногийн турш зарлагдах ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд Шведэд байх хугацаанд ажлаа салахыг хориглосон байдаг. Түүнчлэн ажилч буй компанид нь асуудалтай байх тохиолдлууд цөөнгүй байдаг. Хэдийгээр энэ нь ажилтны буруугаас биш, харин ажил олгогчийн буруугаас шалтгаалж буй хэдий ч цаашлын албанд хэний буруу гэдэгт юур хамаахгүй. Энэ асуудлыг ердөө тоохгүй хайна гэсэн үг. Хэрэв та ажлын гэрээнд хамрагдаж байгаа бол үнэт шударга компанид үнэт шударга даргатай газар ажиллах нь чухал. Энэ бол гэр бүлийн визтэй яг адилхан. Хэрвээ энд хүнтэй суугаад ирсэн байтал гэрэлт нь тааш тохирохгүй гэх зэргээр шалтгаалan бүтлгүүтээд тухайн гэрэл төгсгөл болсон бол хэний буруу гэдгийг хэн ч авч хэлэлцдэг. Гэрэлтийн улмаас энд байх шаардлагагүй гэж үзэн Шведэд хамтран амьдрах шалтгаан байхгүй байна гэд гадаадас ирсэн эхнэр эсвэл нөхрийг буцаах шийдвэр гаргадаг. Яг үүнтэй л адилхан. Хэрэв та хууль дүрм мөрддөггүй газар хуулийн шаардлагад нийцээгүй хөдөлмөр эрхэлж байгаа бол энд байх ямар шаардлагагүй гэж үздэг. Тиймээс ажилд орохдоо хууль дүрмээ дагаж мөрддөг үнэ шударга даргатай газар эсхийг нь нягтлж шалгаж ажиллах хэрэгтэй. Хэрэв ажилд орох гэж байгаа газар чинь үйлдвэрчний эвлэлтэй гэрээ байгуулсан бол хууль дүрм мөрддөг сайн ажил олгогч гэсэн нэг шалгуур байж болно. Түүнчлэн тухайн компанид Европын холбооны бус улсуудаас ирсэн ажилчид олонтой тэдгээр хүмүүсийн сонголт байнга хийгддэг бол цаашаа албаны компаниг өмнө нь нягтлж шалгасан сайн ажил олгогч байх нэ гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Шведэд мөрдөх ёстой журмуудын нэг бол ажил олгогч бүр таны цалингийн хуудсыг сар болгон явуулдаг. Хэрэв ийм цалингийн хуудас аваагүй бол тухайн компани асуудалтай байна гэсэн нэг дохио олно. Том компаниуд голчлон үйлдвэрчний эвлэлтэй гэрээ зурсан байдаг. Өөр нэг арга бол тухайн ажил олгогчийн талаарх мэдээллийг үүнд санхүүгийн тайлан зэргийг интернетээс хайж үзэх хэрэгтэй. Жишээ нь Radsit.se, Allabolag.se зэрэг олон тооны вебсайтууд дээр компаниудын талаар мэдээлэл тавигдсан байдаг. Түүнчлэн хөтөлбөрийн гэрээгээ бичгээр үйлдсэн тохиолдолд ажил олгогч чинь гэрээгээр хүлээс үүргээ биелэхгүй байгаа бол шүүхээр заргалдан санхүүгийн хохирлоо барагдуулж болно. Гэхдээ үүний сөрөг тал нь шүүгтэлцэхэд цаг хугацаа их орох бөгөөд санхүүгийн хохирлоо төлөвлөх хэрэгтэй болно гэдэг нь энд үлдэх үндслэл болж чадахгүй гэсэн үг. Тиймээс үр хашгийн хувьд бага гэж үзээд энэ аргыг хэрэглэх сонирхол талуудад бага байдаг. Унгар явсан тохиолдолд татгалзан хариу өгөх үндслэл болохгүй. Энэ хүн ямар учраас татгалзан хариу авсан болохоо бүрэн ойлгоогүй байх гэж би бодож байна. Дээр дурдсан Дублинийн конвенцийн асуудал дахин энцхүүдэж байна. Европын холбоонд хурууны хийлрээд үүнээс улбаалаад асуудал үүсэх нөхцөл зөвхөн цагаачлалын орогнол хүсч буй явцын эхний шатанд л хамаатай. Цаашийн албанаас орогнол хүсч буй хүнд өгөх эхний шийдвэрийн дараагаар Дублинийн конвенц ямар ч хамааралгүй болно. Унгарт жолооны үнэлэх авах шалтгаанаар энэ татгалзан хариу өгөх хуулийн үндслэл байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Би эхнээс нь тайлбарлахад нэг зүйлд анхаарал хандуулъя гэж бодож байна. Та энд хэн нэгэн ажил олгогчтой тохироод Монголд буцаж очоод тэндээс интернетээр онлайн маягт явуулан ажлын эрх авах материалыг бүрдүүлэхэд анхаарах шаардлагуудын талаар сайн судалсан байх ёстой. Юуны өмнө таны ажил олгогч тань санал болгосон ажлаа Arbetsförmedlingen-ээр дамжуулан 2-7 хоногийн турш зарлах бөгөөд энэ хугацаа өнгөрсний дараагаар танд албан ёсоор ажил санал болгосон баримт өгөх ёстой.
Гэхдээ үүний өмнө ажил олгогч үйлдвэрчний эвлэлтэй холбоо барин тухайн ажлын байрын нөхцлүүд Шведэд мөрдөж буй хууль дүрмд нийцэж байгаа эсэхийг нягтлуулсан зөвшөөрөл авна. Энэ хоёр шаардлагыг давсны дараагаар та онлайн хүсэлтэд цаашаа албаны вебсайт дээр ирүүлэх бөгөөд танд хүчин төгөлдөр бүхий пассворд байх шаардлагатай. Хэрвээ та бүх материалуудаа бүрэн бүрдүүлсэн нөхцөлд таны хариу 1-2 сарын дотор ирнэ. Хэрвээ Монголд байх нөхцөлд визтэй гарвал та Бээжинд очиж тэнд байдаг Шведийн элчин сайдын яамнаас оршин суугчийн үнэмлэхээ авна. Ерөнхийдөө Шведэд ажлын гэрээнд хамрагдаж буй хүмүүсийн ихэвчлэн анхлан амьдарч байсан хүмүүс байх нь мэдээж асуудал. Үүнтэй холбоотой илүү их хүндрэл үүсгэж байгаа бөгөөд олонтоо тохиолдож буй нэг асуудал бол энд хууль бусаар буюу хараар амьдарч байсан гэмт хэрэгт холбогдсон эсвэл цагаатчийн албанд худал мэдээлэл өгсөн зэргийг цагаатчийн алба илрүүлэн ажлын гэрээнд тань татгалцсан хариу өгөө зогсохгүй үүн дээр нэмээд бүхэл бүтэн Шенгений орнуудад зорчих эрхийг чинь 1-2 жилээр хасч болдог. Энэ нь их носттой асуудал болж байгаа бөгөөд Шенгений орн руу орохыг хориглосон энэ 1-2 жилийн хугацаанд танд ямар ч ажлын гэрээний зөвшөөрөл өгөхгүй гэсэн үг. Ажлын гэрээ энэ хорийг давж гарах ямар ч аргагүй бөгөөд харин үүнээс илүү хугацаагаар буюу 4 жилээр ч хориглох хуулийн заалт мөн байдаг. Гэр бүлтэйгээ хамт амьдрахаар буюу энд эхнэр нөхөр гэх мэт гэр бүлийн гишүүн виз мэдүүлэн авчрах нөхцөлд харин дээрх хоргийг хүчингү болгож болно л гэсэн үг. Гэр бүлтэйгээ иргэн нэгдэх шалтгаан бол илүү хүчтэй шалтгаан хэмээн Шведийн хуулинд заасан байдаг хэдий ч сүүлийн үед мөн л илүү чанга болж байгаа. Жишээ нь та энд орогнол хүсэж байгаад таны асуудлыг дуусгаад буцах шийдвэр өгсөн хэдий ч та энд амьдарсан хэвээр байсан бол таныг Шенген зорчих эрхийг 2 жилээр хасч болно. Юуны өмнө ажил олгогч тантай бичгээр хөдөлмөрийн гэрээ үйлдэн түүнийгээ цаасаар өгөөгүй тохиолдолд тэр бол хамгийн ихний ноцтой шинж тэмдэг байж болно. Хоёрдугаарт орогнол хүсэж байсан хүмүүс тухайн компаниар дамжуулан ажлын зөвшөөрөл хүсгэд татгалзсан хариу авч байгаа бол тухайн компанид ямар нэгэн ноцтой шалтгаан байна, асуудал байна гэсэн жишээ байж болдог. Энэ хоёр шалтгаанаас гадна хэрвээ ажил олгогч хэтэрхий бага цалин өгч байгаа бол тэр бас л найдваргүй компани гэсэн үг ээ. Эдгээр тайлбаруудын аль нь ч цагаатчийн албанд юр хамааралгүй үүнийг юр авч хилцэхгүй гэсэн үг. Тиймээс найдвартай компанид ажилд орох нь л хамгийн оновчтой шийдэл болно. Би байшин машин худалдаад авсан их хэмжээний мөнгө Шведийн банкнаас зээлсэн гэх хүмүүс ирдэг. Хэрвээ таны сонголт хийгдээгүй тохиолдолд байшин машинаа л зархаас өөр ямар ч арга байхгүй. Европын албаны улсууд болон энэхүү Дублинийн конвенцэд нэгдсэн улсуудын баримталж буй дүрм нь аль дуртай орондоо ирж орогнол хүсэж болохгүй доршиж байгаа юм а. Хэрэв та Дублинийн конвенцэд нэгдсэн аль нэг улсад зорчих виз мэдүүлсэн бол тэр орн таны орогнол хүсэх газар байна гэсэн үг. Жишээн дээр тайлбарлахад та Польшийн визтэй бөгөөд Шведэд ирээд орогнол хүсгэд цагаачлалын алба таныг аль улсын визээр ирснийг тань тогтоосон нөхцөлд та Польш руу явж тэнд орогнол хүсэх ёстой болно гэсэн үг. Хэрвээ та ямар ч визгүй ирсэн хэдий ч цагаачлалын алба аль улсаар дамжин өнгөрч ирсэн болохыг чинь олж мэдсэн тохиолдолд үүнд зөвхөн тухайн улсын нисэх буудлаар маш богино хугацаагаар дайран өнгөрсөн байлаа ч гэсэн тэр улс руу таныг илгээх болно гэсэн үг. Тиймээс нэгдүгээрт танд анх виз олгосон улс эсвэл үүний дараагаар нутгаар нь дайрч өнгөрөх төдийгөөр дамжин ирсэн улс таны орогнол хүсэх ёстой орн байх болно. Хэрв цагаачлалын алба аливаа нэг хүнийг компьютерийн системээр хайгаад ямар нэг улсаар дамжин өнгөрч ирснийг нь тогтоосон нөхцөлд энэхүү Дублинийн конвенцийг мөрдөх бөгөөд тэр улс руу тухайн хүнийг илгээнэ гэсэн үг. Тиймээс таны дайран өнгөрч ирсэн улс руугаа буцахгүй байхын эсрэг авах арга хэмжээ хуулийн үндслэлд байхгүй гэсэн үг. Юуны өмнө хүн болгонд нөлөөлж буй үр дүн бол бүх зүйл маш удаан хугацаанд шийдэгдэх болоод байгаа. Асуудал шийдэх хугацаа 2-3 дахин уртсан байгаа.
Түүнчлэн энэ оны 4-р сараас эхлэн цагаачийн албанаас Монгол бол аюулгүй орн гэж үзээд монголчуудын цагаачилж орогнол хүсэх явдлыг үнэлгүй хэмээн үзэж болзошгүй. Яг ийм байна гэж би хэлж чадахгүй хэдий ч энэ олон цагаач орж иж байгаатай холбоотойгоор Швед болон Европын олон улсуудад амьдран суугаа олон монголчуудад сөргөөр нөлөөлөхгүй гэхийг үгүйсэх арга байхгүй. Тийм цагаачлах орогнол хүсэх асуудлыг нь татгалцсан хариу авсан хүмүүс энэхүү 80 мянган хүний тоонд хамаарах тухай Шведийн засгийн газрын гишүүн мэдгдсэн байгаа. Орогнол хүсэгч байж байгаад ажлын гэрээнд хамрагдан статусыг солиулах хүсэлт гаргаснаас бусад асуудал нь дуусгар болсон. Энд хууль бусаар амьдарсаар байгаа хүмүүсийг энэ тоонд оруулж байгаа бөгөөд хэрвээ таны асуудал дуусгар болоод хараар амьдарч байгаа бол нэг өдөр онгоцон цулгаал таныг буцаана гэсэн үг. Хурууны хийний тухайд бол өөрчлөх ямар ч арга боломж байхгүй. Хаа нэг газар хурууны хээ байгаа л бол асуудал тийшээ явна л гэсэн үг. Татгалзсан хариу авсан гэр бүлийн гишүүн нь Монгол руу буцаж очиод Бээжинд Хэлчин сайдын яамд гэр бүлийн виз мэдүүлж ирэх шаардлагатай. Мэдээж яг нэр ус тоогоор нь гаргасан жагсаалт гэсэн юм бол байхгүй. Цагаачийн алба болон Шведийн хилийн цагдаагийн байгууллагын мэдэж байгаа хууль бус оршин суугчдын тоонд явж байгаа гэж ойлгож болно. Цагаачийн албанд хандаагүй мөн Шведийн хилээр бүртгүүлж орж ирээгүй хүмүүс энэ байгууллагуудад мэддэхгүйгээр энд амьдраад байгаа тохиолдлууд олон байгаа гэж хэлж болно. Цагаачийн албанд хандаад буцаа авсан л бол энэ жагсаалтанд тэр хүний нэр байгаа гэсэн үг юм аа. Гэхдээ ажлын гэрээнд хамрагдан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл буюу ажлын виз авах эсвэл гэр бүлийн визээр Шведэд хууль ёсоор амьдрах нөхцлүүд бол мэдээж монголчуудад нээлттэй хэвээр байгаа.